Иргэдэд 2.7 орчим их найд төгрөг үлдэх юм. Энэ яг нөгөө талдаа төсвийн орлого төдий чинээ буурна гэж байгаа боловч энэ 2.7 их найд төгрөг бол одоо элсэнд асгасан ус шиг огт алга болохгүй. Гол руу шидсэн чулуу шиг огт алга болохгүй. Эсвэргээрээ төсөв рүү орвол яадаг вүлээ? Жинхэнэ энэ төсвийн зарцуулалт хаашаа юунд яваад байгааг нь мэддэггүй. Ёстой элсэнд ус асгасантай адилхан болдог. Нөгөө дэлгүүртээ орж худалдаа бараагаа хийх нэ. Одоо үсээч засуулж чадхаа байсан гэж шít. Үсчиндээ орж гэсэн үсээ засуулах нэ. Хэрэглэж шүү дээ. Энэ мөнгөийг чинь ерөөсөө аваад алга болгочихгүй. Хэрэглэн гэдэг чинь хэрэглээний татвар бас нэмэгдэнэ. Тэ? Нөгөө нөөтийн татвар түгээрээ. Улмаар тэр үсчингийн 8 нэрийн дэлгүүрүүдийн яах вэ? Орлого нэмэгдэх нэ. Орлого нэмэгдэхийн хэрээр тэр төлөв татвар нь бас түгээрээ яах вэ? Бас нэмэгдэнэ. За ингээд бас нөгөө татварын бааз суурь бол бас нэмэгдэнэ. Тэгээ энэ агуулгаараа бол эдийн засаг дахь одоо цусны эргэлт сайжирч эдийн засагт бол ямар нэгэн хортой юм уу сөрөг үр дагавар өрөөсөө гарахгүй.